За өмнөх засгийн газрыг бол бүрэн дүүрэн дэмжиж ажилласан. Бид нар бас яг эдийн тэлэг чиглэлээр нэлээд олон ажлууд хийсэн байгаа. За датрын багц үйл бол нийгмийн даатгалын багц үйл бол одоо улсын хурлд өргөн барих чаа гэж ойлгосон. За нэр дэвшигч Зандан Шатар даргатай бол өмнөх 4 жилийн хугацаанд бол бас сайхан хамтарч ажилласан. Бид нар бас энэ шинэ парламентыг бий болгох үндсэн үйл нэмэлт өөрчлөлийг баталгуулж чадсан. Ийм онцлогтой юм. Тэгэхээр яг өнөөдөр Зандан Шатаргаас нэг цөөхөд асуулт байгаа. 2019 оны үндсэн үйл нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий сайдыг одоо засгийн газрын бүтцийг бий болгох, өөрөө одоо санаачлагаараа бий болгох, сайдрыг томилох, чөлөөлөх асуудлыг бүрэн эрэхт нь өгсөн байна. За энэ өөрчлөлт бол яагаад ийм өөрчлөлт орсон гэхээр нийгмийн шудраг байдлыг тогтоохын тулд ерөнхий сайд ийм бүр их болгосон. Нийгмийн шудраг байдлыг тогтооно гэдэг нь одоо хариуцлага тооцох боломжийг олгож байна гэсэн үг. За хариуцлага олох боломжийг олгож байна гэдэг. Гэхдээ өнөөдрийг хүртэл хариуцлага тооцсон асуудал бол маш цөөхөн байна. За бидний хажуугаар одоо хүний үнэтэй ам эрсцэн тохиолдол зөндөө гарлаа. За үүл болохоор одоо утаандаа угаартдаг. За цэргүүд нь аль бүргөө гүйцэтгэж байгаа нас ордог. Хотын төвд дэлбэрэлдэг. За одоо сүүлдээ дипломат албад хүртэл хуу амны асуудал үүсэл ингэ явж байна. Иймэрхүү байдал цаашдаа өргөжлөл энэ тал дээр засгийн газрыг илүү ил тод болгох, хариуцлагатай болохын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуулт. Нэгдүгээр асуулт. За мөн хоёр дахь асуулт бол энэ засгийн газрын тусгай сангууд болон төрийн өмчлөх компаниуд нар бол ихэнх хулгайнууд гарсан байдаг. Цаашдаа энэ дээр бас ямар яаж ажиллах вэ, хэрхэн яаж ажиллах вэ, ямар хариуцлага тооцох вэ гэдэг хоёрдугаар асуулт. Яг хариуцлагын асуулт болохоор яг бол хариуцлага хүлээх хүмүүс нь хариуцлага хүлээдэг. За тэгээд нэг ахлагч, дэслэгч, хошууч гэл иймэрхүү хэмжээнд л одоо хариуцлага тооцоо явждаг асуудал бас одоо нийгэмд бол бас бухимдлыг бий болгох шалтгаанууд нэг юм. За хоёрдугаар асуудал бол Улаанбаатар хотод бол яалчгүй одоо ядуур бол за ялангуяа одоо энэ хот суурийн газарт оршин сууж байгаа иргэдийн энэ ажлын байр, за төгжрөл, утаа гэдэг энэ бол манай нийгмийн гол асуудлууд болж байгаа. Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ? Ямар ажлууд хийгдэх талаар асуужмаар байна. За гурав дахь асуудал бол энэ өмнөх засгийн газар боловсруулагдсан байгаад өргөн барих бэлэн болсон байгаа датрын багц хууль, нийгмийн даатгалын багц хуулийг цаашдаа үргэлжлүүлж дэмжиж ажиллах уугүй юу? Гурав дахь асуулт. За дөрөв дахь асуулт нь баялагын сангийн хуультай холбоотой асуудал юм байна. Яг бид нар баялагын сангийн хуулийг батлахдаа бол хуримтлын сан руу бол одоо ноогдол ашиг ордог байх хэлбэрээр ирээдүйн сан руу болохоор амнаатаас тодорхой хувь нь ордог байхаар. За нэр дэвшигч хариулт өгье. За хасуурын гавны гишүүний асуултанд хариулъя. Энэ маш чухал асуудлууд хөндөж байна. Засгийн газрын тусгай сангийн ер нь энэ сан зөвлөлүүдийн тоо, төрний менежмент, шийдвэр гаргалтын тогтолцоо, хариуцлагын тогтолцоог бол шинжилж өөрчлөхгүйгээр тэнд байгаа хулгайг таслан зогсоох энийг одоо гишний хуулийн нэлтийн байгууллага шалгуулж байгаа ч гэсэн одоо маш их олон сангууд энэ бүхэн дээр хяналт менежментийг сайжруулах, зохишинчлийг хийх шаардлагатай байлаа. Хараа тусуулах шаардлагатай байлаа. Ийм учраас энэ чиглэлээр тусдаа одоо хууль эрх зүйн орчинч бас бүрдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлд гавны гишүүн бас ажиллаж ирсний хувьд зөвшөөрлийн хуулийн дээр бас хамтарч ажиллаж ирсний хувьд үнэтэй агаар нэг ийм асуудал гэж ойлгож нээлттэй ил тод болох чиглэлээр бас анхаарч ажиллах шаардлагатай зүйтэй явах гэж бодож байна. Ер нь 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлэх хэрэгтэй болсон нь бодлогын залгам чанар, доктортой байдал, манлайлалыг сайжруулах ч гэсэн хариуцлагыг одоо бас хуваарлах асуудалтай энэ үндэсний аудит, парламентын хяналтын тогтолцоо, олон нийтийн мэдээлэл, хэвтэй хариуцлагын тогтолцоо гэдэг олон юм зохиц зөрчилтүүдийг хамт нь хийсэн. Тийм учраас энэ бол ёс зүйн хариуцлагын манлайлалыг механизмыг ч сайжруулах чиглэлээр улсын хурлын парламентын хяналт шалгалтын хороо одоо хяналт шалгалтын сонсгол зохион байгуулах энэ бүх боломжууд бол нээлттэй л тод байдлыг бий болгосон. Ер нь төрийн өмчийн компанид гарсан хулгай зэлгийг төрийн өмчийн компаниудын менежментийг сайжруулахад тууцын хараа тус ил тод томилгоо, худалдаа авалтыг захимжуулах, хиймэл оюунжуулах
ашиг үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээллийг тогтолцоог бий болгох ашиг сонирхлын зөрчлийн хяналт шалгалтыг чангадах зэрэг за ингээд энэ гарсан аудитын дүгнэлт хяналт шалгалтын дүгнэлтүүдийн дагуу эрүүгийн хариуцлага холбогдох хууль зохиолох байгууллагуудад хяналт шалгалдаг энэ тогтолцоо бий болгох нь бол энэ хариуцлагын тогтолцоог сайжруулах хамгийн чухал арга хэмжээнүүд болно. Ер нь ил тод байдал гэдэг бол хамгийн чухал хяналтын механизм. Уул уурхайн орлогын тодорхой хувийг заавал төлрүүлж үнэтэй уялдуулж одоо баялагын сангийн менежментийг ч гэсэн энэ ил тод нээлттэй байдалтай уялдуулах шаардлагатай. За Улаанбаатар хотын хувьд бол нийслэлийн удирдлагуудтай хамтарч энэ дижитал захим шинжилттэй холбогдуулсан цоо шин төсөл хөтөлбөрийг Улаанбаатар хотын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулсан юм чиглэл гаргахаар бас сан солилцож ажиллаж байгаа. Энийг одоо орон нутгийн удирдлага хотын эрх зүйн байдлын тухай хуультай хэлцээд тусад нь улсын их хурлд танилцуулж шийдвэрлэх болно. Энэ чиглэлээр манай Гаан хувийн гишүүн Авбакир гишүүн нар бол бас их санаачлагтай ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Нийслэл хотын хөгжлийн түр хороог улсын их хурлаас байгуулж байсан өнгөрсөн парламент. Энэ бүхэн маань одоо үргэлжилж нийслэлийн төгжил утаа зэрэг томоохон асуудлыг шийдэх одоо энэ хавар намар болоод үйл болоод нутааны асуудал эхлэн тэр нийслэлийн асуудлаа нэгэн зохицоор харж шийдвэрлэх юм зайлшгүй шаардлага байгаа. Энэ чиглэлээр одоо манай нийслэл сонгогдсон Гасуурын Гав уугийн нарын гишүүд бас тэр мэрэгжлийн нийслэлийн хөгжлийн түр хорон дээр ажиллаж байсны үед бас бодлого саналаа гаргаж орон нутгийн нийслэлийн удирдлагатай хамтран төслийн талаар чиглэлийг тодорхой гаргана. Энэ дээр ер нь Улаанбаатар хотын төлөвлөгөөд гадаад JICA, COICA-гийн зөвлөхүүдтэй хамтарсан нэг тийм тодорхой төсөл хийгдсэн байгаа. Энийг өнөөдөр танилцуулахад нэлээд нурш урт болох байх. Жиж танилцуулъя. За Гасуурын Гав гишүүн тодруулж сууя. За нөгөө доторын багц зүйл, нийгмийн даатгалын багц зүйлтэй холбоотой асуудал төр та нэг байр суурь илэрхийлжээрэй. За баялагын сангийн хуультай холбоотойгоор миний хоёрхан асуулт үлчээд байгаа. Энэ юу гэхээр нэгдүгээрт оюут толгой бид нар бол үндсэндээ амнаатын 5% өөр татвар авдаг. 2040 он гэхэд ихэнх нөөцөө ер нь гаргаад дуусгаар байгаа. 2050 он хүртэл бид нар ямар нэгэн байдлаар ноогдлоо авахааргүй байгаа. Энэ дээр таны байр суурийг сонсчмоор байна. За хоёрдугаарт энэ стратегийн ордууд гэдэг их яригадаад байгаа. Энийг бид нар энэ хувь эзэмших байдлаар бид нар шийдэх гэдэг нь эсвэл өсөн нэмэгдэх амнаатар энэ асуудлыг шийдэх гэдэг нь энэ бас таны байр суурийг сонсчоо. За хариулт өгье. За татварын реформын талаар миний бодлого бол тодорхой. Та бас өнгөрсөн парламент дээр би нийт ард иргэдэд долоон буудлын долгор эмээгээс ахуулаад нийт ард иргэдийн нуруунд дээр үүрэгддэг хамгийн том татвар бол нэмэгдсэн үрдгийн албан татвар. Нэмэгдсэн үрдгийн албан татварын ачааллыг бууруулах, нөгөө талдаа татварын дундаж давхраа дэмжсэн бодлогыг явуулахад чиглэгдэнэ гэдгийг бол би энэ чиглэлээр энэ татварын реформын багц хуулийг шинжилэн боловсруулад дахин өргөн барих болно. За үндэсний баялагын сангийн хуулийн дагуу амнаад хувь эзэмших ногдол ашигын хөлбөрийг тухайн төслөөс хамаарч хуулингийн ашиглахаар үндэсний баялагын сангийн хууль тусгасан. Энэ Рио Тинтотой холбоотой татварын маргааны асуудал ч гэсэн үнээс уялдаатай. Одоо Эрдэнэтэй харьцуулахад Рио Тинтогийн төлж байгаа амнаат бол одоо хэд ихэнх бага байна шүү дээ. Ийм учраас энийг амнаатаа уялдуулах зайлшгүй шаардлагатай. Хувь эзэмшээ түүнээс олох ногдол ашигын талаар